тоглолтод хожиж чадаад 2 дугаар байраа баталгаажуулах боломжтой. Эхний довтлогоог 10-аас гүйцэтгсэн. Цас чимэг тоглож эхэлсэн гэдэг. Өнөөдөр ерөнхийдөө бүрэн үлдэхүүнээр тоглох боломжтой болов уу гэсэн байдал харагдаж байна. Кармен зэрэгцээ бөмбөг таслаа шууд эзэмссэн гэж үзсэн. Кармен солгоо явсан 2-0. Харин шилдэг. За энэ цодцгийн довтлогоо навчтай болсон. 7-ыг Кармен за халуун бөмбөг талсан хурдан довтлоонд гараад ирсэн. 2 алхам тоновчтой болсон. 8-4 маш хэрэгтэй чухал оногийн эсрэг шахаа тоглох тийм боломж бол бий. Өнөр заяа 3-аас за зүтгэн жавчин дээрээс за наа сард ясовсол яг л шиддэг цэг дээрээс авч чадлаа 3 оноо найдвартай юм аа. Намын хангалттай лугын тоглох боломж байгаа да яг будагтай талбай тоглолдог сурсан ийм тоглогчид өдөрөнд байхгүй. Өнөр заяа 3 оноо шилжээ. Индра тэр бөмбөг өгүүлдгээ өнөр заяагийн хамгаалтыг харж байгаа бах. За харин энд Симгийг ашиглаад даваагүй маш гоё овжин байдлаар 2 оноог авсан боломжууд үүсэж байгаа шиг байна. Гэтэ өнөөдөр бол цас чимэг тоглолтод оролцохгүй болтой магадгүй ханиадтай удаа масктай сууж байна. Нэг бол бүр шидэх боломж үүслээ. Индра шидэж амтсан довтлогоо оновчтой боллоо. Гайхалтай. 16-15. Зул цэцэг даваагүй 2 оноог авсан. Онооны тэргүүлийг итгэв ерөөсөд авч байна. Авсан. Ганцхан дараа гараад ирж байна. Дундаа шидсэн шидэлтэй. Индрагийн энэ шидэлтээс үнэхээр класс л та. Сэлсэн давхар хамгаалт Индра гүйцсэнгүй. Өөрөө дайраад явсан 2 оноо. Форд гэх шагаа хамгаалттай байгааг харж байгаа. Шидэлт нь оновчтой болсон. За өөрийнх нь талаар ярьж дуусаагүй. Сайн болж ирсэн гэж хамаагүй хурдтай гэдгээ шилаад гарч ирлээ. Явахгүй байсан оноо эцэст нь Джеки Кармен явуулж байна. Цол цэцэг доошоо өгсөн амжуулт гоё. Эхний үрэл дээрээ маш хурдан амжуултыг өгөөд даах үгийн цэцэг 2 жилийн өмнө ихтэл хамтдаа эдгээр майнер цагийн бүрдгэн 2022-с 23-ны зөрүүрүүл нэг гарах гал яг болохгүй байгаад байна да. Бомбын зан шилжүүлсэн таасан. Монголыг энэ тоглолтод бас ихнийх банан буйндлгэр сул байсан. Чимэд долбор өөрөө довтлоод 2 оноо авлаа. Довтлох ур чадвартай Мизээ замаас нь салглаа. Хурдан довтлохоо суул Монголын 2 оноо. Завсаргаас давхарангаа цуц цэгээр очоод Кармен энэ бараас нь 4 оноо богино хугацаанд алдсан. За хараглаа. Амжилт хөдөлгөөн гоё болсон довтлоо навчтай. Нэг зам мас хөнгөө таслуулсан Кармен шууд аваад 3-аас шидсэн. Джеки Кармен шидэлтэй оновчтой болсноор онооны тэргүүллийг олж авч чадсан. Зон цэцэг шидэлт оновчтой болсон. Хоёрдугаар агсан маар ингээд итүгний довтлохоо маш их зохион байгуулалт болж байна. Дамжуулт нь гоё. Индра мэдрэмжтэй дамжуулалт. Завсарлыг захиалсан болмаар Индра бомбнөөсөө санаан төрүүлээд урагшаага явчлаа да. Гэхдээ зул цэцэг суул шидэж чадсан. Зул цэцгийн 3 оноо шидэлт оновчтой болоод шидүүлж чадсан. 2 тууламж удагтаад багаас зул цэцэг өнөөдөр гэлэлцэж байна. Гэсэн амжилттай явж байгаа. За тэдний өрсөлдөгч нь бишрэлт металл ууган баяр ахлагчтай металлын тэхэн давхраа гэдэг санаа сүүлийн 2 өдрөөс дундаа шидсэн шидэлт найж орлоо. Эсрэг хурдан довтлоог нь хамгаалсан шүү. Тунгалан хөөргө довтлсон довтлоо намжтай. Угаасан 3-аас шидэлт нь оновчтой боллоо. Индра тоглолтоо мэндэрсэн байна да. Кармен 3-аас сул шидэж чадсан. Багийнхаа оноог ахиуллаа. Бөмбөг алдах гол шалтгаан болоод байгаа. Дамжуулт гоё даваагүй 2 оноо. Энд суларсан зөрөө орлоо. Өмнөний шилжилт гоё. Зул цэцэг 145 дээрээс 3-аас шидэв. Шилдэлтэй оновчтой болсон. За Индра маш хурдан өмнөөс шалаад гаргаад өглөө. Зоор сул чимэд бол ганцаархна. Эсрэг багийн хагас тойрог дотор зогсож байна.
Хайлуун за их л хайхрамжгүй байна болоо. Хажуунаас араас нь харам яг хийж байгаа нь тэгээ илүү үдэл төдийлэн хийж маш гоё юм ба тоглолт хийж байгаа. Академи дэмжих бол Индрагийн 3 оноо. Өөрөө харин 2 боломж үүсэж чадсан доор өгсөн болсонгүй. Соццог 3-аас суумсуу шидлээ. Соццгийн шидлэх нь оновчтой. Хариг нэрлээ 10 оноо. Зяа давтхан оновчтой болсон. Дээрээс нь алдаа үлээж байна. Өнөр зяа хөөргөд авсан 2 оноо. 52-62. Яагаад яаран тоглох шаардлага байхгүй гэдгийг бүгд л маш их ухамсарл тоглож байна. Индра 3 шидсэн. Довтлохоос хизээж хэрэгэлцдэггүй Индрагийн 3 оноо. Чимэд долгоор өөрт нь маш том зай үүслээ дундаа шидэв. Яг л үндсэн шиддэг хэсгээс шидчихлээ те. Чимэд долгоор дайраад явсан солгоо гарын цацлын амжилттай болсон. 16 онооны зүрх. Пенальт магадлал Амазонсын адилраас хамгийн өндөр гэж яригдж байгаа багууд нэг юм. Тэгэхээр одоо илүүхэн тоглож байна. Саяны тоглохоноос цаг л явах бидний бол зорилго байгаа шүү дээ. Индра 3 шидсэн. Изиатын Индрагийн үнэхээр шилдэг тоглосон. Майнерсын тоглолч гэсэн маш их сонирхол татж байгаа. Чирээ их юм бол Майнерсын за ингээд тоглолт дуусч байгаа үзэгчтэй 78-54. Бүхэл бүтэн 24 онооны илүү гаргалаа. Индрагийн авсан 24 оноо яг л энэ зүрх байлаа. Шилж болно.